Зохиолч Тринитигийн хоолой, найз, аимшигын дуужуудын дараагийн бүтээл Барменыг M-Book аппликейшн болон вебээр бүтэн хувилбараар хүлээн авч сонсоорой. 10-р хэсэг. Тэр их тохиолдлын дараа би ч нэг хэсэг бар одорч хөөцсөнтэй. Савл хийвэл эмээгээ дуудаж жижигхэн юмн дээр хүртэл тусламж гоох минь нэмэгдсэн. Өнөөх хамтарсан хэрэг 13 дахин гихчээрлээ. Гэвч нэг шөнө эмээ минь намайг зүүдэр минь дамжуулаад айхтар ширүүн зэмэлсэн юм. Намайг зүгээр амраагаад өг. Өөрийнх нь тавьсан асуудлыг өөрөө шийдэж байгаач би бүр өмөлсөн явмаар байна гэж тун ойлгомжтойгоор хэлсэн. Ингээд л би дахиад эмээгийн дуудхан болсон таа. Эмээгийнхэн сүнсийг амраахгүй тарчлагаад байгаа юм шиг санагдсан хэрэг. Тэгэд он жилүүд улиран өнгөрсөөр би ч өөрөө эмээгээ мартагч гсэн байжээ. Гэтэл одоо ингээд анзаараад байх нэ. Эмээ минь намайг харж халамжилсан хэвээрээ байгаа чинь билүү гэсэн бодол төрж байна. Тийм ээ, надад гарцаагүй аюул нүүрлэж үүнийг минь тайван хараад сууж чадаагүй эмээгийн минь сүнс надад элдв янзын дохионы хэлээр анхааруулга өгөөд үж магадгүй юм. Гал шуудлын хар даашин зөмссөн дүрээр надад үзэгдэж годомжаар яваа өгтөөр дамжуулан надад анхааруулга хэлж байгаа чинь билүү. Одоо ингээд бодох нэ миний эмээгээс гуйсан хамгийн сүүлийн тусламж яг юу байсныг санахгүй юм. Тэр нь хизээ байсныг ч мэдэх юм алга. Ямар ч байсан эмээ минь надад гарцаагүй тусалсан л байх учиртай. Би гартан барьж байсан ундааныхан лаазыг хоосортол нэг мөсөн залгилж орхилоо. Тэгэд ямар тач өнөөдрийн хувьд ингээд баарнаасан өөр газар хонсон минь их л зүв зүйтэй хэрэг болж их хэмээн өөрөө өөртөө хандан хэлв. Жохом ингэж байж л өөрийгөө ганцаараа биш эмээгийнхээ хамгаалалт дор байсаар байгаагаа мэдэрлээ шүү дээ. Эмээ минь надад наад хүүхнээ март түүнээс хол бай гэж маш ойлгомжтойгоор сануулсан. Мэдээж цасмаагийн тухай хэлсэн гарцаагүй. Хэдийгээр би цасмааг бодитоор өгсөн гэдгийг бадтай мэдэхгүй ч түүнийг одоо энэ амьдын ертөнцид байхгүй гэдэгт итгэлтэй байна. Харин түүнээс үлдсэн ямар нэгэн зүйл л миний эргэн тойронд эргэлдэж байна. Хэдийгээр цасмаад гарцаагүй хайртай үргэлжид санан дурсна гэдгээ мэдэж явж тэр хайртай хүндэн хорлогдохыг бас хүсэхгүй байна. Тийм ээ, өөрөөр хэлбэл би мууршиг болмооргүй байна. Би цасмаар хайртай байлаа гэд заавал түүнийг аясаар байж түүнд хорлогдох хэрэгтэй гэсэн үг биш шүү дээ. Би энэ хүртэл бодсны эцэст өөрийн эрэхгүй л нүдмэн анилдаж эхэллээ. Тийм ээ, яг одоо сайн гихч нь унтаж авах хэрэгтэй. Учир нь би ямар нэгэн муу юм шүглсэн паранд биш. Огт өөр аюулгүй газар байна шүү дээ. Зочид буудлын энэ зөөлөн дэвсгэртэй өргөн сайхан орон дээр хар дарж зүүдлэлгүйгээр бөхгөгч нь унтах хэрэгтэй. Би аюулаас хол байна. Ингээд би бөхгөгчийн нойронд автлаа. Утас дуугарах чимээнэр сэрэв. Нойрмог нүдэн нухалсаар утасныхан дэлгэцийг харвал навчаагийн нэр харагдаж байна. Үеийн цаг мөчид энэ өхөн ямар үлийгээ хийж нааш залгадаг байна гэж бодсон ч ямар тач харилцаурын авч чихэндэн барилаа. Бано навчаа юу болов вэ? Цаг хэд болж байгааг мэдэж гин үү? Хата хаана байгаа юм би? Юу гэсэн үг юм бэ? Миний хаана баг чамд ямар хамаатай юм? Нэг л сайн ойлгохгүй юм шүү. Би л харин ойлгохгүй байна. Та намайг ажил дээр хүрээ тэргээ үсттэй. Бэлэг байгаа гэсэн. Би сайн ойлгоогүйч танд санаа зовоод иртэл та энэ далга баарны хаалга дэлгээтэй мөртлөө дотор нь хинч байхгүй байна. Та зүгээр үсттэй. Би танд санаа зовоод байна. Та зүгээр үү? Би навчаагийн үгийг сонсоод эхлээд юу ч ойлгосонгүй. Түүний хэлсэн үг яг одоо болж буй үйл явдлыг хідэн хором дэнсэлж үзсний эцэст түнд аюул тохиолдох нь гэдгийг бүхэл эд эсрээ мэдрэх шиг болов. Тэгээд сандарч сэвдсэн хоолоогоор харилцуурын цаанууга навчаад хандан хурдхан наанаас холд наадаг ч нөрөх
Зохиолч Тринитигийн хоолой, найз, аимшигын дуужуудын дараагийн бүтээл Барменийг M-Book аппликейшн болон вебээр бүтэн хувилбараар хүлээн авч сонсоорой.